Сайн байцгаана уу? Намайг Сувд Суран гэдэг. Солонгосын Yonsei Yulan шүдний эмнэлэгт маркетингээр ажилладаг. Тэгээд өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө ажлын талаар товчхон танилцуулах гэж байна. Манай эмнэлэг нь 22 жилийн түүхтэй Yonsei их сургуулийн профессор багш нараас бүрдсэн эмч мэргэжилтнүүд эмчилгээ хийжүүлдэг. Шүдний цоорол, гажиг заслын аппарат, имплант, мөн шүдний гой сайхны эмчилгээ буюу Hollywood Smile гэж нэрлэгддэг ламинат, мөн шүд цайруулах үйлчилгээ буюу шүдтэй холбоотой бүхий л эмчилгээг хийдэг. Миний хувьд болохоор Солонгос улсад амьдарч байгаа монголчуудаа манай эмнэлгийн үн хан шүдний эмчилгээний талаар мэдээллийг монголчуудаа сурталчилж тэднийг амны хөндийн эмчилгээ үйлчилгээ авахт нь туслах гүүр болох үүргийг хийж ажилладаг. Манай эмнэлгийн давуу тал нь болохоор эмчилгээний тасаг болгонд нарийн мэргэжлийн эмчнэр ажилладаг. Жишээлбэл имплантыг эрүүн нүрийн мэс засалч мэрэгсэн эмчийн, аппаратыг болохоор гажиг цэслийн мэргэжлийн эмчийн, ломбыг тулгуурыг шүдний эмчилгээний танхимын эмч зэрэг эмчилгээ болгонд мэрэгшсэн эмчнэр ажиллагаараа их сургуулийн шүдний эмнэлгүүдтэй ажил төстэй бүтэцтэй. Зарим эмчнэрээгээ танилцуулах юм бол манай эмнэлгийн захирал Кан Дунху гэж хүн байгаа. Yonsei их сургуулийн шүдний танхимын профессор, Gangnam Severance имплантологийн холбооны тэргүүн, имплант хийх боломжгүй гэсэн маш их олон тохиолдолд амжилттай хагалгаа хийснээрээ алтартай эмч байгаа. Дараа нь эрүүн нүрийн мэс заслын эмч, Жан эмч Миннесотагийн их сургуульд мэргэжил дэвшлүүлсэн. Эмчийн Монгол онцлог судалгааны ажлуудаараа эрүүл мэндийн сайдын шагналыг удаадараа хүртсэн. Мөн хамгийн онцлож хэлэх зүйл нь болохоор navigation implant буюу компьютер тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хүний эрүүний ясны хамгийн суулгах боломжтой хэсгийг олж тэгж зааж чиглүүлдэг ийм navigation implant гэж төхөөрөмж байгаа. Энэ төхөөрөмжнөөс илүүтэйгээр суулгах хамгийн бат бөх ясыг нь олж суулгадаг. Асар их туршлагатай, нарийн ур чадвартай мундаг эмч байгаа. Дараа нь гажиг цэслийн эмч маань бол Дэлхийн гажиг цэслийн холбооны гишүүн, Америкийн гажиг цэслийн холбооны гишүүн, Солонгосын гажиг цэслийн холбооны байнгын гишүүн зэрэг тал гуйшингийн хувьд бол үнэхээр сүрдмээр олон мундаг эмчнэр ажилладаг. Тэгэхээр та манай эмнэлэгт хүрэлцэн ирэх юм бол эдгээр туршлагатай эмчнэрээр үйлчлүүлэх боломжтой. За энэ бол манай лаборатори. Имплантны бүрээс, бүх төрлийн бүрээс, Hollywood Smile, ламинат энэ лабораторид өөрсдөө шууд хийждэг. Тийм болохоор бусад эмнэлгээс бага зэрэг хямдхан байгаа ах гэж бодож байна. Манай эмнэлгийн бас нэг давуу тал нь болохоор гадаад маркетингийн албатай учраас гадаад хүмүүст зориулсан, тэр дундаа монгол хүмүүст зориулсан хямдрал үйлчилгээ маш их явагддаг. За сар алган манай дарга маркетингийнхаа ажилтны нэг бүрийг дуудаж уулзаад за түрүү сард яасан, дараа сард ямархуу үйлчилгээнүүд өгвөл хүмүүс хүлээж авахар байна гэдэг ингээд уулзалт хийдэг. Тэгээд миний хувьд болохоор өөрөө 7 жил энд сурж ажиллаж амьдарсны дүнд монголчуудынхаа боломж бололцоог мэднэ. Тэгэхээр байж болох хамгийн хямд үнээрээ үйлчилгээ үзүүлж өгөөч гэд ороод гуйдаг. Тэгээд гэхдээ надад нэг юм хідэн баримталдаг зарчим байгаа маркетингийнхаа сурталчилгааг хийхдээ. Нэгдүгээрт нь болохоор ирээ зэрэгөө сурталчилгаа хийхгүй байх. Яагаад гэвэл би утас зардаггүй, би бараа бүтээгдэхүүн зардаггүй. Би хүмүүст цаашид хэр удаан насжилттай хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд хэр сайн байж чадхаар тийм үү хүнд би эрүүл мэндийн үйлчилгээ санал болгодог учраас хамгийн хямдхан гэдэг үгнээс бага зэрэг татгалцыг хичээдэг. Яагаад гэвэл хүн эрүүл мэндэд хөрөнгө оруулахдаа хамгийн хямдхан гэдэг шийдвэрийг болж өгвөл хийхгүй байх. За энийг юм байнга унаад энэ шин болохоор
Тэгэхээр түрүү юу гэсэн мөлий? Болж өгвөл хамгийн хямдхан гэсэн сурталчилгааг хийхийг хүсдэггүй. Харин таны одоо хамгийн сайн эмчилгээг хамгийн боломжтой үнээр нь та яаж авч болох вэ гэсэн эсвэл амны хөндийн арчилгааны талаар Монгол хүмүүс ялангуяа шүдний эмчилгээний талаар мэдлэг мэдээлэл маш дутуу идэм байлээ. Тийм болохоор яг эмчилгээ нь юу гэдэм бэ, имплант нь юу гэдэм бэ гэдгийг таниулахыг хүсэж тэгж ирмэлзэж ажилладаг. Тэгэхээр манай зарим эмнэлгийн маркетингийн ажилчдаа бас хэлэхэд хамгийн хямдхан гэдэг маркетинг бол эрүүл мэндийн салбарт логикийн хувьд жоохон тохиромжгүй юм шиг санагддаг. Гэхдээ энэ миний л бодол шүү. За ингээд манай эмчнэр тусынхаа эмчилгээ хийж гүйцэтгэж байна. За манай эмнэлэгт бол өчигдрийн байдлаар ихэд 30 монгол хүн ирж үйлчлүүлсэн. Амар завгүй өдөр байлаа. За тэр хамгийн цаана нэг монгол эгч байгаа. Манай дээр олон шүднийхээ имплантыг хийлгэж байгаа. Тэгээд удахгүй гой шүдтэй болоод. За миний хувьд болохоор яг эмчилгээний талбар дээр л орчуулагчийн үйлчлэгээ үзүүлнэ. Эмчнэрийн хэлсэн одоо анхаарах ёстой зүйлүүд хийгдэж байгаа эмчилгээ тэр болгоныг нь ойлгомжтой тайлбарлаж бас анхаарч хөрвүүлэх зүйлүүдийг хийж үйлчлүүлээ. Тэгээд наад ирсэн өвчтнүүд ер нь өөрөө яг юу хийж байгаа, ямар процесстэй байх, дараагийн эмчилгээ хизээ явагдах, тэр хүртэл юуг анхаарах, ямар арчилгаа хэрэгтэй гэдэг төрлийн зөвлөгөө. Эмчилгээ дуусныхаа баталгаа хугацаа нь хэр байх вэ гэж бүх зүйлийг нь тайлбарлаад маш сайн хийж явуулдаг байгаа. За өнөөдөр эмнэлгээ болон өөрийнхөө хийдэг ажлыг товчхон танилцууллаа. Дараагийнхаа бичлэгээр амны хөндийн арчилгаа, шүдний солонгост хийгддэг эмчилгээнүүдийн онцлогийн тухай оруулах учраас та бүхэн өөр мэдмээр зүйлүүд байгаа бол доор комент үлдээгээд лайк дараад subscribe дараарай. Баяртай.